Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр 4-р сарын 20 даваа гараг 9-р ангийн монгол хэлний 8-р хичээлээрээ та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа таатай байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв жишиг даалгавар ажиллах. Хичээлийн зорилго эхтэр ажиллах, эхийн агуулгыг ойлгож унших, эхэд задлал хийх, дасгал даалгавар гүйцэтгэх явцдаа мэдлэг олж авах зорилготой. Эхийг уншаад даалгаврыг гүйцэтгээрэй. Талархлын үг. Амьдрал бол алдаа онооны дэнс, амжилт олох бүтлгүйдэх талбар. Хинч алдахыг хүсдэггүй ч юм хийж байгаа хүн бүрл алдаж онно. Хаяа амжилт гаргаж төр түмнэр үнэлүүлнэ. Энэ үед амжилт гаргаж авьяа шагналд бүртгэхэд тусалсан бүх хүмүүст зориулан үг хэлэх ёстой болно. Энэ үгийг илтгэх урлагт талархлын үг гэж нэрлэдэг. Тусдан болсон бүх хүнд баярлсан сэтгэлээ илэрхийлэхийн ялдамд уг шагнал таны хувьд болон танай гэр бүл хамт олонны хувьд ямар их хүнд цэнтэйг хэлэх нь ёслолыг улам хүндэтгэлтэй болгодог. Дасгал даалгавар. Хэн нэгэнд хандаж талархлын үг бичээрэй. Ингээд бичих явцдаа амжилтын тухай бодит амьдралын жишээгээр батлан тайлбарлаж бичээрэй. 2. Үнэлүүлэн талархлын гэсэн үгсийг үг зүйн бүрэн задлалаар задлаарай. 3. Алдааг олж засаж бичээрэй. Ингээ багш нь хэд хэдэн алдаатай үгийг дотор нь оруулж өгсөн байгаа. Та бүхэн алдааг нь олоод дэвтэртээ зөв болгож засаж бичих ёстой. За нүдэ олох гэсэн хэлцүүг байна. Энэ нүдэ олох гэсэн хэлцүүгийг дэвтэртээ бичиж аваад ойролцоо утга, эсрэг утгыг аврам зохиолд хэрхэн хэрэглэснээр нь жишээ өгүүлбэрүүдийг тэмдэглэж авах нь зүйтэй. Жишиг даалгавар 2. Үдийн наран 5 сарын цэцэг шиг балжирхан явхад багшайгаа өглөөний нар шиг бодож байжээ. Багшийнхаа сургаалт гэгэрч байгаагаа наран өөд тэмүүлэн алхаж яваагаар зөөрөлдөг байлаа. Багш маань шавийнхаа зүтгэл дурамшин сургаал эрдмээ харамгүй айлтах нь тэнгэрийн хаяанд мандан гараад наашлан хөрөх наран мэт бөлгөө. Үдийн наран зулай дээрээс гийгүүлэх цагт 6 сарын алтан зул цэцэг шилбээ тасчих төхөн тэмүүлж нэгийг нь ч сүйдргүй болвоо хэмээн жингэнэн алддгийн адил эд 20 насныхаа аагаар их юм мэдлээ гэж алдаж бодож явсныгаа наран хэвийж алтан зулын шилбэг удайх үед л мэддэг байв. Багш минь та алтан зулыг сүйдргүй болгох үдийн наран шиг байжээ. Сэрүүн тунгалаг өглөө нарыг дэрэгдээ юм шиг санаж зулай төөнөх үдийн нарыг өндөр хэмээн бодож явсан хориотхон нас минь ээ. Ухаарлын үчиг эрхий орох 30-аад наснд алдсан хичнээн актыг чинь барьж өгөх билээ. Ингээд багш нь даалгавар өгч байна. Дасгал даалгавар 1. Өгүүлэгч этгээд өөрийн насыг хичнээн янзаар дүрсэлсэн байна вэ? 2. Эхээс шин санаа бүхий дүрслэх хэрэглүүрийн жишээ нэгийг олоод дэвтэртээ бичээрэй. 3. Нар гэсэн үг орсон өвөрмөц болон хэвшмэл хэлц тус бүр 5-ыг олж дэвтэртээ бичээрэй. Зүйр үгс. Нар гарвал дулаан болно, нас агвал хэрсүү болно. За үгийн утгын тайлбарыг багш нь доор оруулж өгсөн байна. Дараагийн зүйр үг. Нар нь унаж, зам нь хаагдах. Наранд унтаж, саранд бөөсөө хайх. Наранд ирээгүйгээ саранд ирэх. Намраг хийгээгүйгээ өвлөн хийх. Алтан дэлхийг нар гийгүүлдэг, ард олныг эрдэм гийгүүлдэг гэсэн зүрцэн үгсийг оруулж өглөө. Ингээд зүрцэн үгс тус бүрийн доор нь тайлбарууд байгаа. Энэ тайлбаруудыг та нар бүгдийг дэвтэртээ бичиж аваад нүдлэн тогтоогоорой. Ингээд багш нь гэрийн даалгавар өгч байна. Гэрийн даалгаварт яагаад гэсэн асуултанд
хариулт бичих ёстой. Хариулт бичихтэй ийм учраас гэж тайлбарлаж бичнэ. За эдгээр асуулт тус бүрт бүгдэд нь 1-2 өгүүлбэрээр хариулж бичээрэй. Даалгавруудаа дараах хаягаар илгээгээрэй. Ингээд өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа. Дараа дахин уулзтлаа. Баяртай.